Сонсогч та бүхэнд өвчим мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3-аас 7-ны нагаас баасан гарагийн 21 цаг 10 минутаас хүргэж байгаа. Айцаа хамтдаа давцгаа өрөөтэй амар цаг нэвтрүүлгийн 2025 оны 3 сарын 10-ны даваа гарагийн дугаар шударгад бэлэн боллоо. Студид хөтлөгч Ханцаа Амын найруулагчаар өндрөх нар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар дэлхийг тойрох 30 Philips 66 брэндээр шунхлаа ойл компани мөн илгээ хайрлын Liv 52 хамтран ажиллаж байна. За шавхруудтай үчи мэндийг хүргэе. За мөн алмас бэлцуухаа зүлцэг зөндөө байх шүү дээ. Зүлцгнуудтай. Зүлцгнуудтай ерөн зүлцэг гэж байгаа юм шүү дээ. Үчи мэндийг хүргье. За өнөөдөр даваа гараг битээр сүнсний тухай ярьдаг нэвтрүүлгийнхэнд ямар түүх хуваалцгаа дурдан. За тэрнээс өмнө за групптэй нэгдэж амж байгаагаа сонсож байна. Facebook айлтас дээр амар цаг нэвтрүүлэг гэж хагаад групптэй нэгдээд өөр тохиолцсон эвгүй түүхүүдэд хуваалцаарай. За өнөөдөр танилцуулах түүх маань хоёр түүх байгаа. Тэгээд миний бэлтгэсэн түүх биш. Японд байдаг сонсогч маань түүх явуулсан байсан орчуулад. Тэгээд тэрийг баасан гарагийн дугаар дээр ярих гэсэн чинь нэг түүх л өөрөө баг нэг нэвтрүүлэх болохоор урт болчиход байна. Тийм. Тэгээд за ер нь нэг даваа гараг дээр ярьж өгье дөө гэж бодож байгаа. Тэгээд өнөөдөр та бүхэндээ тухайн сонсогч явуулсан түүхийг ярихаар бэлдсэн байна. Хоёр түүх байлаа. За этгээд ахлах сургуулийн сурагч гэсэн байна. За нөгөө түүх нь болохоор хаягдсан гал тэрэгний буудал гэсэн хоёр түүхийг цаг явж хамбал хүргэнэ. Сонирхолтой түүх хүргэнэ. Японд амьдардаг юм шиг үлээ. Тэгээд Японч бас нэг сүнс мүнсээр алдартай шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр Японд болсон. Гэтэ энэ бүр 2008 оны үед гарсан биччихсэн юм түүхүүд юм шиг үлээ. Зүгтээ сонсоогүй л байгаа тийм ээ. За сонсогчдоо бүгдэнд нь үуч юм мэдээ хүргэе. За би мэдээж Монгол хоёр сүнсээ ярина. Тэгээд бас муу адил хоёр богино түүхийг хүргэхээр бэлцээ. Ингээд хамгийн ихний түүхийг бол ямарлгүй хүргэе. За эхнийх нь болохоор үхэрийн бузар гэж байгаа. Бид нар одоо яриад л байгаа тийм. За ардчлал хүний эрх зах зээл Монголд ноёлоод ирэхин цагт эсэн бусын хувьдагт хувилгаад лам хуурга мэрэгч төлөгчд хараалчид өргүүлчид ёстой борооны дараах мөөх шиг олширч эхэлсэн. За тэгээд бие бинээсээ өрсөд сүсгтэн голыг мунхруулж халаасныг нь хоослох болсон одоо нэг тийм нууц шулцсан. За ингээд ард түмэн альж нийгэмд хуурц удаж чанддгүй дандаа хохирч байдаг тухай сэтгэгчид хата харуулсан өгүүлсэн байдаг юм байна. Харин гиндэн бол өөрийгөө үзмэрч, мэрэгч, хараалч гэж тодруулсан хүмүүсийн нэг гинэ. За өвөө түгчж авьяага сүм хийдэд томоохон лам явсан гэж ярих их дуртай юм байна л та. Савл хийвэл өвөгийн маань тэр их ном, судар, эрдэм чадал нь эд шидийн аргаар надад өвлөгдөн үлдсэн гэж бурддаг юм байна. Түүний өвөө нутгийнхаа сүм хийдэд хідэн жил шавлан суусан үнэн боловч гиндигийн бураад байгаа шиг тийм айхтар том лам яваагүй байна л та. Ингээ үннийг мэдих өвгүүд өтгөс хорвоогоос отсон болохоор гиндэн цаас намайг хин юу гэдгийг намайг хин хэлж нохог хин сахав гэсэн шиг ийхүү амныхаа зургаар жалцсаар өөрийгөө лут хувилгаан болгож заалсан байна. За ингээд өнөөдөр захын хүн хүзэр ирэх чулуу зоосоор мэргэлдэг болсон байхад гиндэн хідэн чулуу татаж сурснараа төрийг барьж өөрийг нь зорж ирсэн хүмүүст юу гэдэг гэхээр за тэрний мэддэг гэж юу байдгийг тэр хүнчээс та шаал худлаа мэргэлсэн байна. Үгүй чи ингэж төөрч бодолж явж яхаар шууд над дээр хүрээд ирэхгүй гэж дөвчгөнсөөр агаад олны дунд басч гэж баггүй нэр хүнтэй болоод авч л дээ. Сүүлдээ ч сүсгтэн олон түүнийг орой дээрээ залаад гиндэн зайран гих бүр нэр алдар өгсөн юм байна. Дургуйг нь хүргэсэн хүний хараагаад л болно. Яагав нөгөө мориноос унж бэртдэг дорилог гинэт цус харавсан няма. Одоо эмнэлэгт өглөө твтж байгаа алтан гэрэл нарчин бүгд гиндэнгийн дургуйг хүрээд хараалыг нь хүртсэн юм байна шүү дээ. Өөрт нь очиж мэргэлүүлж өргөл барьц өгөөгүнд их дургуйг инлээ. Дургуйг нь хүргэж хайж хараалыг нь амсхий таамна. Ээдтэй ямар нэгэн болвол гиндэн зайранд бараалгаж байгаарай л гэж хоорондоо ярилцах болж. Сүүлдээ гиндэнгийн төвчгнөлт хуйлдаа хүрч юм мэргэлүүлэх гээд оцсон хүнээс олигтойх юм салгаж авахын бүр дон шугулж эхэлж л тээ. Тэгээд юу гэж хариулъя гэхээр за хөө асуусан юм чи мэргэлж үзлээ. Танааханд уучраад байгаа гай барцад нэг эмэгтэй хүний л хараалаас олсон юм дгүү да. Би тэр хараалыг нь хариулаад хараасан эмэгтэй далдаас гисгэл хүртэх болно. Хариу хараалын өргөл болгож нэг бод мал авчирж өг. Гэхдээ нь хөөхий цаад хүн нь зөв харж нээж буруу харж уйлж агаад хитэн малаасаа нэг бод тун авчирч өгдөг юм байна. Ингээ мэрглүүлсэн хүнийг явсны дараа гар хөл болсон хүмүүсээр өнөөх бод малыг нянзлуулж мах арь ширийг нь заруулад ихэнх мөнгийг нь өөрөө халаасалж гар хөлүүдийнхээ амийг тайлахын тулд цөөн хитэн төгрөг өгөхдөө за энэ тухай хүн дүүг галтуулъя та нарыг хараан шүү гэж айлхан сүрдүүлэхээ марцдаггүй байж. Иймэрхүү маягаар сүсгтнүүдээс олон бод мал уурдан авч нилээн хөрөнгөжөд баяжаад авч. Эсвэл гар хууруу чихэндээ үнтэй энэ бүгж зүүсэн хүн ороод ирвэл нөгөө өнгөтэй өддөг нь муулцлах арга хэрэгэлдэг юм байна. Их өөрийгөө зайрангаж өргөмжилсөн гиндэнгийн луйвар хэрээсээ хитэж өвгөнд нь ороогүй өг гэснийг нь өгөөгүй хүмүүсийг хараа нь хүүлэн гэж төвчгнэн айлгаж сүрдүүлдэг болсон байгаа юм л да. Тэгээ хараач чадахгүй байж олон ч хүнд баруун солихоогүй л зүв бурууг баахан ном уншиж янз бүр болж.
Нэг удаа гиндэнгийн үхээрийн бузар болсон эмэгтэй хоёр хүнээр суутуусаар арай чамаа гэж орж ирсэн юм байна. Тэр эмэгтэй нэрийг үзмэ гэдэг өгөөд увстаа нилээн баян али эзэгтэй гинэ. Үхээрийн бузар туссан эмэгтэй орж ирэнгүүт нь түүний амнаас цагаан хөө сахар нүд нь улаанаар эргэлдэн үнэн аимшигтай дүр төрхтэй болоод байж. Гиндэн эмэгтэй өгсөн 200 мянган төгрөгийг авч халааслаад аяа энэ хүн их хүнд хараалт туссан байна да. Би 9 шөнийн эмэгтэйн дэргэд ном уншиж эдгэхээс гэж айлцсан байна. Ингээд зайран эхний 3 шөнө 1-3 цагийн хооронд жүдийн тайрн уншиж эхэлж. Гэвч эмэгтэйн би янзандаа байснаас ганд нь дээрээс нь нөгөө айхтар үзмөрч болох гиндэнгийн биеийн сул байгаад ирж л дээ. Түүний толгоо нь янгинаад бие нь арзалзан халавч гисэн байна. Иннээс болоод үзэхээр одоо үзмээс 6 хоногийн дараа авах 300 мянган төгрөг нүдэнд харагдсан учраас шүд цугаад л номоо уншаа суугаад байж. За гэтэл гинтэн 7 дахь өдрөөсөө 2 хүрэл дээрэж зогсож чадхаа байж гисэн ба. Тэрээр арга баргадан үхээрийн бузар туссан эмэгтэйд хандаад за миний би чилэрхэд байна. Чи өрн дараа ир гэж хэлсэн ба. Тэгтэн нөгөө бүсгүй юу гэж тий яалаа гэж үгүй. Би таны хажууд л баймаар байна. Одоо 2 хоног ном уншаад л болоо штэ. Би танд 150 мянган төгрөг нэмээд өгье гэсэн ба. За тэгэнгүүт нөгөө зайрынгийн шунлан чөдлөөд 2 хоног ном уншиж чар тахаар шийдсэн ба. Өнөөх хараалт туссан бузар туссан эмэгтэйг явсны маргааш гиндэн зайрангийн хоёр нүдэн сохорч түүхээрч зогсохгүй хоёр гарын татаад хоолоо хүнээр халбагдуулж иддэг болж л дээ. Сүүлийн үед үзмэрт хүлэгц зайран оширсон боловч үхээрийн бузар лусын хорлол хараалж дах хариулж ятах нь өдрийн од шиг маш цуухан байдаг. Тэгээд жүрэн муу ёрын хорлыг эзгүүд ууланд ням хийдэг ламнаар арайчууж гэж барьдаг юм байна л та. Энэ мэд үзмэрчдийн нэр барин заллан хийдэг этгээдэг хараал хариулын юмээ томорч аваад өрөөл татангаа хоцрох нь илбэг болж эхэлсэн юм байна. Бодлоо л хаалт тий. Хэцүү шүү дээ. Нэрийн өмнө тэгээд хараалч хийгээд манайгаа ч юм л бол нэг хараал хийчихнэ гэдэг тийм дураар юм гэж байгаа хөт. Хийх нь ч хэцүү, хариулгах нь ч хэцүү тийм амар юм шиг. Бас эргэж ирдэг юм шиг байна тий. Хараалч нь нэг талтаал гарч иж нэгний аймыг авч ижил туусан да. За хамтраачлалчид танилцуул үргэлжлүүлэн дараагийнхаа төвхөр орё. Дэлхийг тойрох хүч Philips 66 брэнд дээр шунхлаа ойл компани хамтран ажиллаж байна. Тэгэхээр багцаараа илүү ашигтай буюу шунхлаан авц эрсүүд нь хэрэглэгчтэй байнгын урамшуулалттай бэлгтэй багцыг хөтөлбөрийг улирал бүр хүргэж байгаа. 2025 оны анхны хаврын багцаа худалдаанд гаргаж ирсэн билээ. За автомашинтай хайртай хүн бүр Philips 66-ыг сонгодог. Philips 66 дээд зэргийн бүтэн синтетик суур тостой за мөн хөдөлгүүрийн ашиглалтын хугацааг болон тос соёлын хугацааг урьдчилаад эд ангийн илэгдлээс нь бүр хамгаалж өгдөг байна. За Philips 66 Америк нэгдсэн улсад үйлдвэрлэгдсэн тос өгөө 130 жилийн түүхтэй Philips 66 компани бүтээгдэхүүн. За шунхлаа компани 2007 оноос тус бүтээгдэхүүнийг аль биесээр Монгол улсад борлуулж байгаа юм байна. За давуу тал нь бол багцаараа илүү ашигтай. Тэгээд шилэг арчигч одоо шингэн билээ. Шил арчигч шингэн билээ юм билээ. За тосны шүүр билээл нь шанартай тос тослооны материал гэж бас хэлэгддэг тийм. Яг үнэн. За салбар байршлаасан дурдвал нарны замдаа тээврийн цагдаагийн албаны ордны шунхлаа шатхуун түгээх станцын 5 байрлаж байна. За мөн хуучнаар Гитэмсийн баруун талд байх шунхлаа шатхуун түгээх станц 3 байрлаж байна. За Гандангаас Баянбүрд явах зам дагуу шунхлаа шатхуун түгээх станц 32 байрлаж байна. За мөн Хүүшин аманд байрлах шунхлаа шатхуун түгээх станц 30 байрлаж байгаа юм нэ. Холбоо утсын дугаар 70-ыг 70-ыг 7, 30-ыг 3, 90-ыг 97, 30-ыг 3 гэсэн дугаарлал холбогдорой. Сошиал хаяг нь шунхлаа тос тослогооны материал гэдэг Facebook хуудаснаас нийлүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Баярлалаа хамтран ажилласан дэлхийг тойрох хүч Philips 66 брэнд дээр шунхлаа ойл компани хамтран ажиллалаа. Баярлалаа. За баярлалаа. Үргэлжлүүлэн дараагийнхаа түүхийг хүргэе. За дараагийн түүх нь болохоор совлогч бүсгүйн сүнс байна. За тэгэхээр энэ нэг юм сонирхолтой өөрийгөө судлаач гэж өргөмжилсэн залуугийн л одоо бичсэн зүйлийг уншиж өгч байгаа юм л та. Тэгэхээр энийг бас сонсоод аваарай тийм ээ. Агима ангаахын дундыг онц төгссөн ч гэсэн хотод шигдлэхгүй хөдөө сумандаа ажиллахаар шийдчихэлтэй. Түүний ажилдаг эмнэлгийн байшин нь Орос тоосхоор цэвэрхэн барьсан 7 жилийн нүр үзэхдээ давхарцсан тоогоор 3200 хүнийг өрөөндөө хөвтүүлснээс нь 161 нь орон дээрээ үүрт нойрсон юм байна. Харахад бусдаас ялгархгүй л энгийн байшин боловч он цагийн ирэхээр хөдөө аж ахуйн хуучин эсклад гэж андуурмаар төрхийг олччихлээ. Ингээ агима анх ажилд орсон өдөр эмнэлгийн паарнаас нь гинэтхэн хэмжээгээр усаалтаад янзлахын завдлахгүй дээврийн цахилгааны монтажнаас нь гал гарч сандрагснаас гадна хонглын цонхны шил нь ягаад ч юм хагарчихсан байсныг нь хожим тус эмнэлэгт насаараа асарч хийсэн цээх угаа ярьсан юм байна. Харин сүүлд эзгүй хаягдсан тэр байшинг очиж үзэхэд гадаа чимхийсэн хүүтэн жавартай байсан ч гэсэндээ дотор нь орохоор тэр байшин дотор бүнхийсэн дулаан маш дулаахан байгаад байж. Хүн эзэмшээгүй 12 сар болсон гэхэд шалнууд нь нар ойсон өнгөлөг ханан тоосч байхгүй цонхныхон шилнүүд нь бараг бүтнээрээ байж.
Ингээд шилнээс нь шөнөөр авсан нэг залуу эдүүгээ сэтгэц мэдрэлийн таслагт имжлүүлж байгаа юм байна. Одоо шилийн хулгайх гэж үзсэн юм байна л да. Дүрсгүй жаалууд цонхыг нь хааг зогсон шулуу шалан дээр хэвтэж байж. Чөтгөрөө гараад ир гэж хашгираад шидсэн тэр жаал шүн болгон эмнэлгийн байшин дотор ганцаараа сууж байна гэж хаар дараад болохгүй болсон тул эцэг их нь хагасан цонхыг нь буцаа шилэлснээр зүүдний тэр айхтар ёрн идгсэн юм байна л да. Ингээд намайг энд ирэхээс өмнө уг байшингийн талаар 300 гаруй хэтрүүлсэн яриа олонний амд амцсан учраас тэр болгонд нь итгэх ямар ч аргагүй ажил дээ. Гэхдээ үнэхээр шалан дээр шилний хааграхаан донд тал тоосго хэвтэж исэн юм. Би бүх өрнүүдэд гутлынхаа тоостоо арцган мөрийг нь үлдээгээд яваадлаа. Ингээд хонглын цонхны давцсан дээр хоёр ширхэг янзуур татаад шилбэг нь албаартын тархисан баа. Ингээд 3 хүсэн дугаартаа өрөөний шахлыг нь уурч нь угаасан юм шиг бусдаас илүү цэмцгэр гялцал бууж байсан учраас ханыхан шохооноос хохлоод шалан дээгүүр нь албаар цацаж тарааж хэллээ. Эцэст нь хуучин хүлээ авахын өрөөний үүд байсан жижиг хаалганы цонхыг нь хаг хөшгөснөөр энд өнөөдөртөө миний хийх ажил дуусаад тэндээсээ гарсан юм. Үүд рүү очмогцоо байшингийн үл ойлгохдох шинжийг нүдэрээ үзэх нь л тэрэлтэй. Тэгсэн хаалгыг нь дотроос нь ойсолцсон байв. Би орж ирэхдээ тогших байтугай хаалгыг нь бүр дэлгээд ингээ орхичихсан байсан юм. Буцаж оцоод тэр үйлцэл хэмжигчийн хажууд дүрсний камер суулгаад 3, 7, 12 гэсэн дугаартаа өрөөнүүдийн үүдэнд нь ч гэсэн мөн бичил схем суурлаж үзлээ. Маргааш нь нууц материал киноны хальсанд байхгүй зургийг нь үзнэ гэж найдаа тэндээс явсан юм л да. Ингээд үүд рүү нь очиж түгжээрүүн жигжид сахиусны нууц тарныг үлээсний эцэст онгойлгож гарсан юм. Цэхүүтэн өвлийн агаар намайг огтлаа л да. Буудалд ирмэгцээ агимагийн зургийг нь гаргаж харлаа. Цэвэрхэн царайтай, ширүүн хар нүдтэй, уруулынхаа доор үл мэдэг 3 мянгтай 20 гаруй насны бүсгийн зураг надаас миний өдөс ширтээд ингээ байж ирсэн юм. Борноос нь цамцан дээр шүлжиж буулгасан гизэг, арийнх нь ханан дээр гурвалжин толб. Өөр нэг зурган дээр бүтнээрээ сувлагчийн цагаан халааттай инээмсэглэн цэцэг барьж зогсоо зураг авахсан байна. Өнөөдрийн миний орсон эмнэлгийн байшингийн үүдэн дээр нь хар сайхан хүртэгтэй авахсан зураг анхаарал татлаа. Тэгэхээр нь ард нь бүтнээрээ гарсан байшингийн цонхны нар ойсон туяа цөм ташуу тусгалаар агиимаа руу хандсан байсан юм. Яг л нэг тийм хүн харж байгаа харсчиг. Маргааш нь энэ зургийг эмнэлгийн ханан дээр нь аваач чадъя. Тэгээд цочод буудал нам хүм унтахаар хөвтлээ л дээ. Гэтэл яг л хүн юм бодож байгаа мэт. Надад хоногийн 50,000 төгрөг амлаагүй бол биш хоногийн 500,000 төгрөг амлаагүй би иш ирэхгүй байх юм. Уг эмнэлгийн байшин худалдаж авахар шийдсэн анчид гэдэг зуулчны газрын эзэн байшинд ямар нэг даалтын зүйл байгаас их судлуулахаар намайг хүсэлж гуйсан юм л да. Энд би 7 хоногийн төлөвлөсөн 7 хоногоор төлөвлөөд хөлсөнд нь авах 3 сая 500 мянган төгрөгөөр төвдийн АМО татсан гişin сувгаа танилцуулахаар шийдсэн явж исэн юм. За энэ имлэг бол миний судалж байгаа 43 дахь чөтгөр сүнстэй байшин. Би 22 наснасаа 50 нас хүртлээр 28 жил чөтгөрийн хойноо сангуучлан хий ертөнцийн талаар үлэмж мэдлэгтэй болсон хүн л дээ. Хүмүүс надаас хамгийн түрүүнд чөтгөр байдгийм уу гэж асуудаг юм. Тэгэхээр би өдөөс байлгүй яах вэ гэсэн хариулт минь тэдэнд үнэмшилтэй баримт болж чаддгүй л дээ. Ингээ элдвийг боцоор хэвтэж байтал нам унтаж нэг сэрүүл нар гарчихсан байна. Өглөөний царайн цайны дараа эмнэлэг рүү би бушуухан зорж очлоо. Намайг юу өгдөх бол гэхээ сэтгэл тогтоод байсан юм. Тэгээд орлоо л доо. Гадаа гасаг 34 хэмээх хүүтэн хурж байсан гэсэндээ байшин доторх нэмэх градус зааж байсан юм. Халаалтыг нь алир тасалчихсан гэж байгаа шүү те. Агимагийн хөдөө үлдэх болсон шалтгаан нь боксын 3 дугаар зэргийн биеийн тамирын багш залуу байсан гэдэг юм. Энэ хайр дурлалын асуудалтай хамаарахгүй газарт гэж ертөнцид алгалаа. Цонхны тавцан дээрх янжуурын шил балга. Хайчч би урч нүртээсэн дээ. Хин нэг нь маш нимбаалан шүүрдэж цэвэрлсэн байна. 3 хүсэн дугаартаа палат руу орохын өмнө би цог туслаа. Хаалган дээр суулгасан бичил схем гэсэн алга болчихсон байсан. 7, 12 дугаартаа өрөөнүүдийн үүдэнд ч байхгүй. Хамгийн гол нь бараг 100 мянган $100 үнэтэй үйлцэл хэмжигч маань алга болчихсон байв. Би харааж ханлаг өшгөснөө өчтөр шилийг нь хаг өшгөсөн хаалганы жижиг цонх бүтэн байгааг олж харлаа. Очиж зүзүүлэхийн нэг нь ялцгаа замааскаар эвдүүтэй нарахгүй буцаагаад наачсан байсан. Зургийг нь дарж амжлаа. Ингээ 3 дугаар палатыг онгойлгол шалан дээгүүрт хараасан ханын шохог юу ч үгүй цэвэрлээ хамаад бас л угаагаа цэвэрлээ тавьчихсан байсан. 3 цаг гаруй багчуудаа хайгаад тэндээс ерөөсөө олсонгүй. Эцэст нь дээврийн хонгол руу орохоор шийдэж хуучин шат ханлуун тухиж тавьтал чавхны чулуу нисэж ирээд мөрөн дэрм нь буулаа л да.
Хуучин хогийн сав байсан төмөр бункрийн араас хүүхдийн толгой шоволцсон. Сахилахгүй хүүхдүүд. Тэдл миний имийг аваад нуучихснаас зайлахгүй даа гэж бодоод уг нь энэ имлэгийн байшин руу хинч орж зүрхэлдэггүй гэдгсэндээ худлаа байж л дээ. Гэт би том чулуу шүүрч аваад хогийн бункер руу зүгэллээ. Гэтэл хүүхдүүд цаашаа зүхтаачлаа. Санамсаргүй хогийн сав руу хартал бүх багаж маань цаасан модонд боолттой ёроолт нь хэвтэж байхан тэр. Багажнуудаа авч имлэгийн байшин руу ороод шалгавал ажиллаж байна. Эхлээд үйлдэл хэмжигчийн авианы долгионыг тааруулбал шүршаар хар яр гэсэн дуу сонсогдмож дор нунтраач өрлөө. Буудалтаа очиж аваад бүгдийг нь тухтайхан сонирхоо шийдсэн юм. Ингээд нөгөө агимагийн өмнө нь зогсож аагаад ахуулсан зургийг имлэгийн ханан дээр нь хатчихлаа. Гарах гэж байсныг гинэтгэн буцаж ороод 6 хуулж аваад 3 дугаар палатны үүдэнд нь аваачаад наачв. Энэ платанд нөгөө боксчны залуу нас орсон гэдгийг. Согтуу 3 дугуйчтай хурд хэтрүүлж яваад онхолдоод тархиндаа гэмтэл авч сэтгэлдээ хүнээ агима 16 өдөр сагсан юм билээ л дээ. 17 дахь өдрөөс нь залуугийн бие ил аршиж наашлах төлөвийг олоод хоол унданд орж эм сүлэгч нарын нуруу жаахан тинээсэн байгаа. Тэр шөнө агима шөнийн 12 цаг хүртэл орных нь өмнөөс салахгүй суужгаад өөр өвчтөнд тариа ихээр түр гарсан юм байна л да. Буцаад ортол ханаар нь дүүрэн цус. Боксчин ханлуу тархиа зад мөргөөд тариа хийж амжаагүй байтал нь амьсгал хураацсан байсан. Эмтнэр зөв зүгээр шахуу байсан хүн тийхтэй бүр орноосоо өөрөө өндөж чадахгүй шахам тамиргүй байсан хүн хан яагаад мөргөж өгснийг нь юусоо ойлгоогүй юм байна. Тархины хүнд гэмтлийн хурц оёг гэж оншилсан маам л да. Ингээ оршуулгын дараахан агиама ажлаасаа халагдах өргөдлөг гаргаад Улаанбаатар руу гэрээхэндээ захиа бочиж удахгүй очно гэдгээ амласан байгаа. Хэдийгээр эмнэлгийн захиргаа хүсэлтийг нь тэр доорн шийдвэрлэж өгсөн ч гэсэн ягаад ч юм хамгийн сүүлчийн удаа эмнэлэг дээрээ жижигүрлэж хонохоор шидэд хантай хонооч гэж найз бүсгүйгээ гуйсан гинлээ л дээ. Найз бүсгүй нь уржигдэр нь надад нүүрэнд нулимс хилэлцэн байж хийсэн юм. Тэр шөнө 12 хүртэл агима өвчтнүүдийг эргэж тойроод цурам хийгээгүй. Тэгэхдээ бид хоёр өрөөнд нь жаал дэмий ярьж байгаад хэвтцгэсэн юм. Агима 3 цагт нэг хүнд тариах нь тэр болтол дуг хийгээд авъя гэж хэлсэн. Нэг мэдсэн чинь тас харахгүй шөнө аимшигтай чанга хөхрөх дуугаар бицч бас ирсэн. Агима хүүш гэж дуудсан чинь тэр огт сонсож байгаа шинжгүй муухай чарлан тачгинтл инээж тэгснээ мэгшин уйлж хин нэгэнтэй чанга гарч хэрэлдсэн. Тэгснээ би тэгээ чамтаа үрд байх юм уу? Чи хамаас салахгүй байх гэж юу? Хүндий балгас нь бити мөрөөл гэж ирээд л ойрлоод байсан. Ойрлох туунаар хүмүүс гүйж ирээд хүмүүстэй хангинаж арайхаж нойрсуулах тариа хийсний дараа арай гэж унтсан. Миний нойр хүрэхгүй ойлгосоор өөр цайлгасан да. Хаанаас ч унсын бүүмэд агимагийн орон дээр ханийн цагаан шохоо тоос дарчихсан байж үлээ. Тэр өглөө зөв зүгээр босож ирснээ нөгөө өвчтөнд тариа хийн гэж зүтгэсэн. Тэгээ болсон явдлыг яривал "Гүй би нэрээ нэг тийм хачин зүүдэлсэн шүү. За тэрийг яриад ч яахгүй дуугүй болчихсон." Өглөө их эмч ирж агимагийн биеийг үзээд судасны цохолчин суулана. Жаал хэлт гэж зөөсөн юм. Хувцас өмсөд гарах гэж байснаа гинэтгэн ухаалд алтаад л унчихсан. Ухаа орлохгүй байсараад үдийн алтаад л өнгөрсөн юм гэж хэлсэн байна. Ингээ агимаг оршуулснаас хойш эмнэлгийн бүх өвчтөн сувлагч асрагч нарт тэрээр гартаа шалны альчуур барьж гасаа хид удаа харагдсан байна. Нэг шөнө бүр шав шалдан бүх өрөөнүүдээр шагааж цэвэрхэн суугаараа гэж хэлсний маргааш нь эмнэлэг ховоосон болчихсон. Өвхлүүд өвчтөө хүн хүртэл гэртээ дамнуулан гарсан байгаа юм л да эмнэлгээсээ. Тэр үеэс хойш өнөө хүртэл нь байшинд тоотоо хідэн хүн шагааснаас эдгээгөө 2 мартамхай нэгэн сэтгцийн эмнэлгийн байнгын зочин болчихсон байна. Би эмнэлгийн хаалгыг гаднаас нь хааж мотор онслов. Буудлын дүнсгэр байшин намайг өгтлээ. Энэ байшингийн яг дэргэд нь шинээр ашиглалтанд орсон сургуулийн 2 давхар цагаан байшин байдаг юм. Түүний дэргэд шал хөгшин тооцогдох жижиг буудлын хамгийн том цонх яг сургууль руу харсан байдаг л да. Буудлын дотор өчигдрөөс илүү гунигтай сааралт болчихсон юм шиг. Хожим нь олон жилийн дараа намайг энэ сумын тохиолдолд ирэхэд жижиг буудал сургууль хоёрын яг бүүрэнд шахав холбооны жижиг ягаан байшин шинээр барьчихсан. Тэд хоорондоо гэрлээд үр хүүхдтэй болчихсон юм шиг харагдаж билээ. Ингээ би хаалгаа төгжин хөшгөө буулгаад камерын дүрс бичлэгээ шалгахад өмнө нь хавцсан дээрээ хүний сэтгэл санаа нь энэ огторгой ертөнцид бүтээгдсэн хамгийн мэдрэмтгий багаж юм гэж бичсэн Английн чөтгөр судлаач Бирлийн номыг гаргах өглөө л дөө. Тэгтэл байшинд удаг тусам өөрийгөө мэдэрч эхэлдэг. Яваанда хүн дотор нь байх байшинд аятайхан санагдаж эхэлдэг юм байна. Өөрийнхөө дотор хамгийн удаан байсан хүнд нэг хосондоо байшин тасаж эхэлдэг гинэ. Эцгүүд нь уйдхар гунигтай дүнсгэр болоод үнчлэн эм чанараар баригдсан байшин эрэгтэй хүнд заяр шинж чанар давмгаасан байшинд ийм хүнд дотносох маяг илэрдэг. Тийм гинэ. Одоо жишээ нь сүнсийн одод гэж бодох нь шүү дээ. Тийм. Тэгэхээр ингээд эсрэг цэлийн хүүсээ татдаг байна.
гэсэн мөрүүдийг өөртөө тулгарсан асуудлыг бодож бичсэн байна. Ингээд үйлчлэх хэмжигчээ асаалаа. Дүрсийн камерт эмнэлгийн хоосон өрөөнүүд сүмэлцэн. Эхлээд маш уртаар санаа алдах дуу гарч ирсэн. Гэт түүндээ зэрэгцсэн хар яр түр тархийн их чимээ үе гарч яснаа бүр парких дуу сонсогдоод намжин болов. Камерын дуранд эмнэлгийн ханаас цав цагаан дүрс гуйсан гарч ирлээ. Ханаар гуйсан шалаар өнгөрөх хүүхд зургийг удаашруулан буулгаж өнгийг нь тодруулах бол үс нь зад тусарсан чармаан уцгийн агима байшингийн шалыг уруулаараа арчин цэвэрлэж хилээрээ долоон гараараа илж явна харагдав. Эхний бичил камер түүний энэ зургийг томруулан гаргаж ирлээ. Миний таавар батлагдлаа. Би дэвтэр дээрээ байшин сүнстэй юм гэж бичв. Цагаан дүрс өрөө болгоныг дамжсаар хаалганууд чихран дуурч эхэллээ. Шал шажигнан хотолцож хан дүнгүнэн дээврийн хүндэд тачигнан асар хүчтэй шуурга байшин хийсгэгч байгаа мэт юугүй шороо холилдон босож ирсний намгүн болов. Цагаан дүрс таацанд хөдөлгөөнгүй наалтцсан байна. Цаг гараа хөдөлгөөнгүй байснаа эцэст нь 100 хүн шал руу гуйсан буугаад тоошороо хамаг зүйлийг цэвэрлэн арчиж эхлэв. Цонхны шилнүүдийг гэрийн эзэгтэй шиг нямбаал нь зүлгэж өрөө болгоныг дамжиж авахдаа миний баашнуудыг хамж аваад цагаан ут руу хийснийг бичлэг дуусч байгаа юм. Ингээ эмнэлгийн байшин өөрийг нь байн гарч зүйлүүд тордож байх хүн хэрэгтэй ажилтай. Байшин өөрөө ам орсон уу эсвэл ямар нэгэн хүний сүн шүглж амьсан уу гэдэг асуулт онцох хэвээр үлдсэн юм. Би ингээд анчин жуулчдын баазын захиралд ажлын бүх тайланг нь бичиж дуусгаад төгсгөлт нь энэ байшин нураагаад өөр газар шинээр босгосон хойно дахин ашиглаж болно. Гэхдээ нураах үед хүний амьнаас хохирох эрсдэлтэй эзэмшгээсээ татгалзах хэрэгтэй гэж танд зөвлөж байна гэж бичиж явуулсан юм. Бүх учир тайлагдсан учраас миний хугацаа болоогүй учраас дахиад энэ тонхоор шийдсэн юм. Тэрж байтгай эмнэлэгт ганцаараа хонож нүдээр үзэхээр зориглолоо л доо. Би химийн өрөөг хувирах бодисоор цэнгэлсэн улаан будагтай өвшөршигч бууг аваад очлоо л доо. Хэдийгээр шөнийн 2 цаг хүртэл хүлээсэн ч гэсэн цагаан дурс ахиж гарч ирсэнгүй. Тэнд хүн байгааг мэдсэн юм шиг намж юм л байлаа. Удалгүй ч би хүлээсээр нойрондоо дарагдаж. Нэг сэрүүл би эмнэлэгт биш гадаа нь хогийн төмөр бункер дотор урш уршигтэй дэвлж гисэн хэвтэж байлаа. Та бүхэн намайг гайхаж айсан гэж бодож байна уу? Үгүй, би юу ч удаагүй. Учир нь намайг чөтгөр судалж авах хугацаанд оролдож тэр байтугай бүр агаарт шуу шиг удтал хөлөөр дүүжлэн нисэж үтсэн гэвэл та уншихгүй хаа. Намайг энэ байх хугацаанд эмнэлгийн байшин дээр ганц шувуу сууж үзэгтэйг юм да гэсэн байна. Тэгэхээр юус амьд амьтай ойртол болчих таа. Тийм л ахын дээ. За баярлалаа. Үргэлжлүүлэн дараагийн төгрөгөөр орцгоё. Этгээд ахлах сургуулийн сурагч. Би 24 цагийн дэлгүүрт цагийн ажил хийдэг 20-од насны залуу л да. Миний ажилдаг дэлгүүрийн ойролцоо ахлах сургууль байдаг болохоор өглөөний 7 цаг 45 минутаас 8 цаг 15 минутын хооронд ахлах сургуулийн хүүхдүүд пик байдаг юм. Дайн л гэсэн үг. Ер нь би бол байнга орж ирдэг үйлчлүүлэгч нарынхаа авдаг зүйс, өмссөн хувцас зэрэгээр нь мэддэг учраас тавтаа морилно гэж мэдлэгийн сацуу багсааг үг солилцдог байлаа. Харин ахлах сургуулийн хүүхдүүдэд бол өглөөний мэд гэж хэлдэг боловч тэд мэдээж дуурдаггүй. Надад жоохон онцгой санагддаг байсан ч ажил болохоор дотроо жоохон уурлас хийгээл өнгөрчихнэ. За бас би ахлах сургуулийн хүүхдүүдээс царайлаг охин эсвэл нэг тийм санаанд тод үлдсэн хүүхдүүдийг мэрсэр мэддэг байсан юм. Гэтэл 9 сарын үеэс юм уу да нэг ахлах сургуулийн сурагч эрэгтэй хүүхэд өөрөө эхэлж надтай мэдлдэг боллоо. Би ч жоохон гайхсгээд л анх хариу мэдлэгт нь бүр цоцсон гээд л бод. Ямар тааш надтай мэдлдэг сурагч сонирхлыг мань татсан учраас хамт ажилладаг хүнээсээ тийм ахлах сургуулийн сурагч чамтай мэдлдэг үү гэж асуухад хамт ажилладаг хүн маань үгүй гэж хэллээ. Би дотроо ямар сони юм бэ? Эсвэл бид танил юм болов? Би мартаад байгаа юм болов ч гэж бодоод жаахан гайхширлаа. Гэхдээ энэ ахлах сургууль босгоо оноо бас стандарт өндөртэй сургууль байсан болохоор надад таньдаг хүүхэд баймааргүй юм гэж бодов. За тэрнээс хойш тэр хүү байнга шахмал төрүүлж мэдлдэг боллоо. Яаж ч бодоод хаа нэгтээ харсан царай биш байгаад байдаг. Нэлээд удаа ажигласан чинь дэлгүүрт өдөр болгон ирэхгүй зөвхөн миний ээлжин дээр л ирээд багш шүү. Би 2 эмэгтэй дүүтэй болохоор магадгүй дүүнэрийн маань найз юм болов дааж гэж бодлоо. Тэгээд нэг өдөр 2 дүүгээсээ өнөөх сурч хөвгүүний гадаад төрхийг нилээ нарийн дүрсэлж хэлээд асуусан чинь тэр ахлах сургуульд таньдаг хүүхэд байхгүй штэ. Битгий байн асуугаад ахаа ядаргаатай юм гэж хэллээ. Гэхдээ тэглээгээд надтай мэндэлсэн гээд тэр сурагчаас чи хин билээ? Бит хоёр танил үлээ гэж асуултаа. Асуухан ч одоо хайшин бүдүүлэг зан гаргаад жоохон онцгүй байх гэж бодлоо. За гэтэл 10 сар гарах үед өнөөх сурагч мэдлэгт төдий биш бүр надтай яриа өгөх гэж оролдог боллоо. Надтай өрнүүлдэг яриа нэг их тодорхой бус гэхүү дээ. Өнөөдөр ч бороо хүчтэй орж байна шүү гин.
Би ч харин тийм байх шүү л гэлээ. Нэг өдөр бүтэн сайнд бас эрт гараатай байдгүй гэж асууж байна. Тэгэхээр хаан л гэлээ. Тэгсэн тэр хүү нэм гарагтч ажиллаад хэцүү юм да тэ гэж хэллээ. Би ч харин тийм ээ л гэлээ. Уул нь би даваа мэгмар лавг баасан бям гаргуудад гарч пүрэв нэм амардаг юм л да. Магадгүй өөрөө нэм гарагт амардаг болохоор намайг ажилдаг үсттэй гэж ёжлох гэсэн санаа байсан юм болоо да. Ёстой бүүмэд ойлгох зүйл ч алга. Хагас цааны шөнө ахлахаас дуудлага ирж байна. Маргааш өглөө ажиллаад өгөлгөн. Хаяа гинт тэгж залгаж уцтаж ажиллаач гэж хэлдэг учраас заал гэлээ. Гэтэл тэр бүтэн сайнд нөгөө ахлах сургуулийн хүү орж ирлээ ажил дээр. Ахлах сургуулийнхаа ямар нэгэн тэмцээний бэлтгэлтэй байгаа болтой бөөнөр орж ирээд би хүүхдүүдийн худалдаж авсан зүйлсийг касн дээр хурдан түргэн бичиж дуусгаж байтал нөгөө хүү дугаарлсан хүүхдүүдийн хамгийн сүүлд нь очиод зогсож байгаа харагдав. За удалгүй хүүч ирж толгой бүхэлдсөөр инээмсэглэн мэдлэгтэн би ч толгой бүхэлхэн мэдлэлээ. Хамгийн сүүлийн дугаарлалт байсан болохоор хурдан биш энгийн хурдаар л бичлээ. За энэ удаа би эхэлж авна илээ. Өнөөдөр танах ямар нэгэн тэмцээний бэлтгэл тэм үү гэсэн. Хүү сагсан бөмбөлдөө гэлээ. Би гэд хариулт мөнгийг нь өгөхөд авахгүй хараад л цусуудлаа нөгөө хүү. Би ч дотроо мөнгөө хурдан аваач тий ядаргаатай юм гэж бодонгоо. Бид ч энийг аман дээрээ хэлээгүй л дээ. Аман дээрээ уучлаарай хариултаа авах уу гэж хэллээ. За ингээ гараа сунгатал нөгөө хүү чинь төв царай гаргасан хിവэрээ надад та болгоомжтой л байгаарай да гэж хэлээ зогсоод. Би дотроо үгүй за энэ ч ёстой эвгүй нөхөр байна да. Энэ юу н жоохон солиотой юмтай хүүхд юм шиг байна гэж бодлоо. Тэгэл нэг л жоохон жиргсэн учраас хариултыг нь лангуун дээр тавьчихад баярлаа гэж хэлээд хурдхан касны ард байх өрөө рүү ороо авчлаа. За арын өрөөнд хэсэг байж байгаад гараад иртэл тэр хүүч явсан байлаа. Би ээж ажиллаа дуусгаад тарилаа. За нэвтрүүлгийн хамтраач танилцуулаад өргөжлүүлье. За нэвтрүүлгийн хамтраалагчаар Илгээ Хайрлын Лев 52. Тэгэхээр Монгол улс илгэний хорт авдрыг өвчлөл нас баралтаар дэлхийд хамгийн өндөр үзүүлэлттэй улс байгаа. Тэгэхээр 100 мянган хүн амд дунд 96.1 тохиолдол бүртгэгдсэн. Тэгэхээр энэ дэлхийн дунджаас хэд дахин өндөр үзүүлэлт байгаа. 2023 онд бүртгэгдсэн 7244 хавдрын шинэ тохиолдлын 32.8% нь илгэний хорт авдар байсан бол хавдрын шалтгаанд нас баралтын 41.8% нь илгэний хорт авдар эзэлсэн байлээ. Тэгэхээр гол шалтгаан юу юм гэхээр архины хит хэрэглээ, буруу хоолол, зарим эмийн бодисын нөлөө вирус гепатит зэрэг болж байгаа. Тэр бид нар илгээ хайрлахгүй болохоо болж байна л гэсэн үг. За дэлхийн шилдэг ургамлын эм үйлдвэрлэх Хямалтай брендийн Liv 52 таны илгийг хамгаална. За Liv 52 нь 70 жилийн турш хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн найдвартай бүтээгдэхүүн 265 удаагийн клиник судалгаагаар баталгаажсан өргөн хэрэглээтэй олон төрлийн илгэний асуудал тохиромжтой удаан хугацаанд хэрэглээд аюулгүй мөн илгэний өөхлөлт, илгэний өөхөн үрвсэл болон амьдралын хэм маягтай холбоотой бусад илгэний өвчнүүдэд тустай байдаг. За илгэний вируст гепатит болон бүх төрлийн илгэний эмгийн үед бас хэрэглэх нь за энтхийн шилдэг 10 эмийн нэг гэж нэрлэгддэг. За дотроо төрлүүдтэй Liv 52 болохоор илэг хамгаалах, илгийг хоргоожуулах, нөхөн төлжүүлдэг бол Liv 52 DC нь болохоор илгэний өөхтөлд хүнд хэлбэрийн илгэний өрсөлдөг хүмүүсээс 2 дахин өндөр тунтай байдаг. Liv 52 HB нь болохоор B вирус гепатит үед хэрэглэх нэ. Тэгэхээр Liv 52 сироп нь болохоор хүүхдийн илэг хамгаалах зорилгоор хэрэглэн гэсэн олон төрлүүдтэй байгаа. Тэгэхээр хаанаас авах нөхөр бүх хэмжээ сангуудаар худалдаалагдаж байгаа. Олонх утасны дугаар 7610 7677 7610 7677 гэсэн дугаарлал холбогдорой. Сошиал хаяг нь ахар фарм гэдэг хайр гараад ирэх нэ. Тэгээд ийм учраас та бүхэн эмийн заавартай заавал танилцаарай. Илгээ Хайрлын Liv 52 хамтран ажиллаа. Баярлалаа. За ингээд хөргөжлүүлээ. За би ч ажиллаа дуусгаад харьлаа. Би аав, ээж, дүү нартайгаа хамт амьдардаг. Тэгээд оройн сургуульд явдаг юм л та. Өнөөдөр гэрийнхэн маань гадуур гарцгааж надаа сургууль руу явтал цаг байсан болохоор хинч байхгүй гэртээ тухтайхан даалгавраа хий гэж бодоод гэрлэгөө орох гэд хаалгаа нээснэ гэсэн түгжээг. Хаяа нэг онгорхоо байх тохиолдол гардаг байсны дээр гэрийнхэн бараг түлхүүр авч явдаггүй, цойжлоод нэг газар хийчихдэг байсан юм. Тэгэхэр нь бодвол намайг удахгүй ирнэ гэдэл онгорхоо орхисон байх та гэж бодон түлхүүрнүүдийг газараа хартал түлхүүр байж байгаа юм тэр. За магадгүй хэн нэгэн цойжилсан гэж өөрийгөө бодоод ийшээгээ хийцсэн юм билүү дээ. За ингээд гэртээ ортол нэг л хүүт оргиод 10 сар гэхэд арай л хүүтэн санагдлаа. Агааржуулагч систем асаагаагүй байдаг. Мэдээж юу гэж 10 сард асаах вэ? Яг Японд зарим жил 10 сард ч гэсэн 30 градус хүртэл халдаг үе бас байдаг л да. Тэгээд сүртэй зүйл бодолгүй өнөөдөр жаахан хүүтэн байгаа юм билүү дээ гэж бодоод амандаа дуу аялсаар том өрөө рүү орлоо. Бяцхан цайлаад аяг тавгаа угаачаад нөөдөгөө асаалаа. Тэгсэн астгүй шүү. Юу вэ? Вирус ч гэсэн байх таа гэж бодоод дахин асаах гэж үзтэл бас л астгүй. За боли гэж бодоод босох гэтэл яг ардаас нэг чимээ дуулдлаа чин чимээ. Тэгээ эргээ харсан чинь манай муур дуурж байх юм.
Ёо хүн цочоогоо хайчлаа гэж амандаа өглөнгээ муура хартал над руу нэг л муухай хараад байх юм. Би муурлууга юундаа хүн айлгаад байгаа юм бэ? Би чиний сүүлэн дээр гიშгээг үздэй. Эсвэл надаас муухай өнөр үнэртээд байгаа юм уу гэж хэлээд үргэлжлүүлэн. Үгүй ингэж бусад чинь хаач вэ гэж асуулаа. Манай ах ганц мууртай аль биш л дээ. Дахиад 2 мууртай. Тэгээ бодоод байсан гэртээ ирснээс хойш манай муурнуудын аль нь ч харагдаагүй. Сая л энэ муур миний өмнө гарч ирснийг би анзаарлаа. Бүгдээрээ унтаж байгаа юм байх та. Уул нь гэрт ирэнгүүтэл бүгдээрээ л мяавлал ирдэгсэн гэж бодол төрөөд. За тэгсэн яг тэр мөчөд өнөөх ахлах сургуулийн сурагчийн болгоомжтой л байгаараа даа гэж хэлсэн санаанд орчров. Тэгснэ за жоохон юмтай ахлах сургуулийн сурагчийн хүүхдийн үгээр үг хийгээд яах вэ гэж бодон компьютер руугаа хартал эмэгтэй хүний царай харагдах шиг болов. Зог тусаа дахиад харсан. Сая харсан эмэгтэй хүн алга болчихсон. Юу вэ? Би буруу харсан юм байх та гэж бодоод нэг л нуруу хүүт даагаад за ерөөсө сургууль руу явъя. Эрт байсан ч хамаалах гэж бодоод гарлаа. Гадаа бас л хүүтэн сургууль дээр ч хүүтэн байв. Гэтэл надтай таарсан сургуулийн найз маань өнөөдөр ч гадаа халуун байна шүү гэдгийг. Гэхдээ нэг бодлын уурч хүрэх шиг би даарад өгөх гээд байгаа чинь. Харин замдаг энт гид зүвдөөд хит удаа метроноос бууж ариун цэврийн өрөө орох шаардлага гарав. Уул нь гэдэс өвдөхөөр зүйл идээгүй бас гэдэс ходоод тийм муу хүн би биш л дээ. Ханиад хүрч байгаа юм байлгүй дээ гэж бодоод тэр орой эртхэн орондоо орж зузаан хүнчлөө нөмрөөд унтлаа. Тэгсэн ч бас хүүт өргөөд лээ. Маргааш нь гэдэс гүйлгэж царай алдсан амтнд л ажилдаа очлоо. Ахлах бас нэг ажилтан эгч хоёр надад санаа тавьснаар тэр өдрийг арай гэж өнгөрөв. Нээрээ тэр өдөр нөгөө хүү ирсэнгүй. Бодоод ирсэнгүү дээ гэж бодоод ахлахаасаа асуудал өнөөдөр амралтын өдөр шүү дээ гэв. Японд календар нь улаанаар тэмдэглэсэн өдрүүдэд амралтын өдөр байдаг юм байна л да. Тэгээ сар болгонд тийм өдөр байдаг. Яг заримдаа 2 өдөр ч байдаг. Гэхдээ Монголтой харьцуулбал монголчууд ээлж амралт гэж байдаг. Японд байдгүй юм. За ингээд арай гэж ажиллаа дуусгаад харих санаатай гарах гэтэл нөгөө хүү чинь миний дугуйны яг хажууд зогсож байдаг юм. Яаж миний дугуйг мэддэг юм бол? Эсвэл зүгээр түр зогсон газар нь миний дугуйны хажууд байж таарсан байх та гэж одоо дугуйндаа сундлах гээд тэгсэн хажуунаас сайн байна уу гэж мэдлж яа нөгөө хөө. Би ч насаар авахд түүний хувьд одоо мэд мэдэхгүй болохгүй шүү дээ. Өөдөөс нь их л жоохон цоглог байдлаар мэд мэдгэж оролдлоо. Оо сайн уу дүү гэж мэдлээ. За ингээд дугуйндаа суутал нөгөө хүү чи асууж байна надаас. Та зүгээр үү гэж байна. Гэхдээ би ч өөрийн мэдээлгүй. Гэхдээ ер нь чи бит хоёр танил билүү? Болгоомжтой байгаарай зүгээр үү гэдэл ер нь чамайг жаахан ойлгохгүй л шүү би гэж гэдэс өвдөж байсныг хэлэхүү дээр нь ядарч байсан болохоор жаахан ёозгүйхэн хэлчихлээ. Гэтэл нөгөө хүү чинь үгүй би юу хардаг юм л та гэв. Би ч дотроо үгүй за тэр энэ бол яг юмтай болж таарлаа шүү гэж бодоод юу хардаг гэж асуутал хүү гэнт дугаа хураачв. Дотроо ямар ядаргаатай юм бэ? Энэ зангаа тэр октодтол гаргана үсттэй гэж бодонгоо хөдлөх гэтэл гал тэргэнд л болсон байх гэж хүү хэлв. Би цааш хөдлөнгөө хүүгийн хэлсэн гал тэрэг ер нь юу хинт хамаатай ингэж бодохдоо зэрэгцэн хэд хоногийн өмнө гал тэргэнд хүн дайруулснаас болоод гал тэрэг түр зогсолт хийснийг саналаа. Бас нөгөө компьютерийн дэлгэцэнд хальт харагдсан эмэгтэй царай нь хэвийн биш мөрөөсөн байсныг ч бас санаад дуугаа зогсон эргээд хартал нөгөө хүүчин гинт нүүрлөө минь давс цацчихв. Арайш нүдрүү минь орчихсонгүй. Нөгөө хүүчин гинтхэн миний нэрийг хэлээд л та тэр хүнийг таньдаггүй. Бас санаандгүй тэр гал тэргэнд л явж байсан болохоор энэ зэрэгтэй гайгүй болчихно гэв. Өөрөөс нь Ахмад хүнийг овгоор минж биш бүр нэрээр минь дуудаад дээрээс нь нүүрлөө гинт давс цацсанд уур нь хүрсэн ч гэсэн энэ хүү нэг л жирийн хүүхэд биш юм шиг санагдсны дээр дахиж санаанд юу ч орсон бай эргэж харахгүй ерөөсө тэр чигээрээ л явъя гэсэн зүүн сувнда хөтлөгдөөд дуугаа өргөжлүүлэн жилээ. Хачиргалтай тэр өдрийн оройноос гэдэс өвдөх маанч зүгээр болж даарах мэдрэмж зүгээр алга болчихов. Дээрээс нь муурнууд маанч гэсэн надтай муухай харьцаа болов. За дараагийн өдөр хүү бас л дэлгүүрт ороод ирлээ. Тэгснэ гайгүй болсон биз дээ гэлээ. Надад мэдрэгдсэн онцгой мэдрэмжүүд алга болсон ч энэ хүү надад туслаад алга болсон эсхийг нотлох зүйл байхгүйсэн учраас би баярлалаа ч гэж хэлсэнгүй. Дээр нь үйлчлэгээний газар учраас ингээл мэндчлэгээр хариу гарлаа. Тэгээд бас бодлоо л доо. Хэрвээ дахиж болгоомжтой бай гэж хэлж ирвэл өөдөөс нь давс тасдаг ч юм билүү. Гэтэл нөгөө хүү миний нэрийг хэлээд ойрд улирал солигдоод би ядархан амархан шүү гэж байна. Энэ хүү маргааш бас юу л гэж хэлэх болтоо гэж энэ хүү дуусч байна. Сүнсэртэй хүүхд юм байна шүү. Тийм байна. Энэ түүх 2009 оны 8 сарын 29-ны өдөр бичигдсэн
түүх юм байна. За тэгээ энэ түүхийг маань Японд байдаг Окаруто Зума гэдэг сонсогч маань орчуулан 5 хүнд явуулсан. Тэгээ энийг баасан гарагт ярихад нэлээд урт байсан учраас даваа гарагт өнөөдөр 5 хүн уншиж танилцууллаа. За дараагийн түүхийг унших гэсэн чи одоо хэдүүлэнд цаг богино байна. Эсвэл эхлүүлчихэд яах вэ? Яа гэм Одоо 4 минут байна. харин тийм тэгэхэд 4 минут чинь дахиад бас нэг 3 4 утас тийм урт түүхэл. Тэгэхээр яах вэ? Эхлүүлж яхаар нэг хүмүүс бүтэн уншия дөө тийм ээ. Сонирхолтой юм туслах гээл үзээд ээжтэй. Би эхлээд наа өгч өөрөө сүнс юм болгож Би бас өөрөө энэ түүхийг уншичаад энэ хүүхдээс хүнс юм байна. Тэгээ энэ чинь яг өөрийнх нь ээлжин дээр л харагдаад байгаа шүү дээ. Тэгээ өөр хүний ээлжин дээр байхгүй зөвхөн энэ залуутаа мэдлээдсэн гэхээр анханасаа нөгөө сүнс байгааг нь мэдсэн. Тэгээ Япон солонгос ч юу амиа оролт орно нэлийн өндөр шүү дээ. Өнөөдөр жишээлбэл солонгосын алдартай дуучин залуу бас л одоо амиа оролт уусан юм уу гэсэн нэг тиймэрхүү мэдээлэл харагдаж байна. Японд бол нөгөө метроны буудал дээрээс дурсаж тэр рүү явчихдаг тийм амиа орлох асуудлууд байдаг. Тэгээ одоо та ажигласан бол хурдны галтрыг наа ингээд хаалт байдаг тийм тэр хаалт маань өсрээд байдаг учраас ер нь бол тэндээ ингээ хаалттай байдгийн байлээ. Тэгээ өмнө нь буюу одоо нэг 90 70 мал 80 он одоо метроч үйлээ 70 он солонгосод тавьсан шүү дээ. Тэгээ 80 он мөн гэхэд бол тийм хаалт байдгүй юм байлээ л да шууд ингээд орох боломжтой. Одоо бол эсрэгээрээ ихэвчлэн хаалттай ар яг нөгөө одоо захын хэсэг рүүгээ тийм захын хэсэг рүү бол ер нь хаалтгүй тиймэрхүү газрууд байдаг. Тэгээ метронд сууж хаад надад бол жоох эвгүй санагдчихсан. Яг ингээд маш хурдтай ирж байгаа шүү дээ. Тэгэхээр урагшаа гараал ингээд бараг унах ч юм уу тиймэрхүү асуудлууд гарна. Тэгээд энэ залууд бол метронд суугаад тэгсэн нөгөө тухайн метрон хүнд ариулсан болж таарад төр зогссон. Тэгээ бодвол ингээд ойролцоо тэ зогссон тоон ойролцоо авчихсан ч юм уу эсвэл дагаа явцсан ч юм уу тийм л байсан юм шиг байна. Нэг бол энэ залууг өөрийнх нь дархлаа унсан ч юм уу дээр хамгаалах юу муулж байсан байж болох юм дагдвал тийм. Нэг ижил төстэй юм давс хэргэлдэг юм байна бас. Тийм байна Тийм байна. Монгол, Солонгос, Япон бүгд бол давс хэрэг. Давс цацчих юм шүү дээ. Хамгийн түрүүнд давс хэргэлдэг юм байна. За баярлалаа сонирхолтой төвөг байна. Тэгээд орчуулж явуулсан сонсогчдоо бас баярлалаа. Тэр гадаадд байдаг монголчууд маань бас ингээд орчуулад явуулаад дуртай явуулшаад өгш. Маш гоё сэтгэл гараад орчуулгын гэдэг маань өөрөө маш хэцүү шүү дээ. Аудио сонсоод орчуулна толгой өдөржингөө өвд нь маналцсан. Тэгэхээр өнөөдрийг ч гэсэндээ ингээд чөлөөтэй те бас орчуулгын хүрэх боломж олгосон сонсогчдоо маш их баярлалаа. За энэ хүргэний нэвтрүүлгийн өндөрлөлийн студид коллеж Чанца Амын найруулагчаар ундрах нар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар дэлхийг тойрох хүч Philips 66 брэндээр шунхлаа ойл компани мөн илгээ харил Лив 52-лаа. Өргөжлүүлэн томчуудын шууд нэвтрүүлгийг улаан сонсороо түр баяртай. Баярлалаа. Баярлалаа.